За мэдээллийг эрүүл мэндийн сайд Чимбүрэнгээс одоо тодруулан хүргэх гэж байна. Тэгэхээр танд өдрийн мэнд хүргэе. За мэдээж одоо халдвар тус өвчтний шалтгаандаа нас баралдах ч юм уу өвчин нэлээд өндөр байгаа л да. Бид нар юу гэдэг халдвар өвчин за түүнээс гадна одоо бусад төрлийн өвчнийг одоо гол төлөв яриа явдаг. Тэгвэл халдвар тус өвчний нөхцөл байдал ямар байгаа? Энийг одоо өрхийн эрүүл мэндийн анагаах ухааны төвүүтэй өрхийн эрүүл мэндийн төвүүтэй хамтарч юу бууруулах ач холбогдол давуу талын юу гэж харж байгаа юм. За тэгэхээр өчигдөр бид сумын эрүүл мэндийн эмч нарын зөвлөгөө хийсэн. Өнөөдөр одоо өрхийн эрүүл мэндийн эмч нарын зөвлөгөө явж байна. За эдгээр эмч нар маань ерөөсөө анхан шатны тусламж үйлчилгээг эргэн бүрт хүргэх энэ гол ажлыг хийдэг. Энэ том эрүүл мэндийн салбар тогтолцооны нэг хэсэг нь. За тэр ч утгаараа 26 онд эрүүл мэндийн яамнаас барьж байгаа бодлого бол анхан шатны тусламж үйлчилгээг илүү санхүүжүүлж тэгээд дээрэс нь үр дүнгийн тооцдог юм тогтолцоог бэхжүүлэх зорилго тавьж байгаа. Сая одоо томоо төрс өвчин гарахад бид одоо уртсан цагаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийг ажиллуулахад л одоо эмнэлэг дээр иж байгаа ачаал яаж буурч байгааг бид одоо бодтоор ерөөсө 7 хоногийн дотор харлаа шүү дээ. Тэгэхээр ерөөсө энэ тогтолцоо өөрөө жилийн турш үргэлжилж өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр маань өвдсөн хүмүүсийг эмчилдэг биш. Эсвэргээр өвдөхөөс нь урчин сэргийлж чаддаг эрүүл мэндийн том менежер байх хэрэгтэй. Хүн болгонд хүрж эрүүл мэндийн зөвлөхүүд нь байх хэрэгтэй. Тэр утгаараа энийг бид хийж чадах юм бол халдвар тус өвчний дарамт ачааллыг бид бууруулах боломжтой. Та бид мэдэн шүү дээ. Өнөөдөр нас баралтын гол шалтгаан болж байгаа зүрх судасны өвчин, хорт хавдар, тийм ээ. Эдгээрийг хянах боломжтой. Энийг хэн хянах юм? Хаалга баригч нар буюу анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж байгаа өрх сумын эмч нар эмнэлгийн ажилчдын одоо хүчээр энийг хийдэг. Тэр утгаараа бид одоо 26-нд энэ дээр илүү төвлөрнө. Одоо өвчлөл нас баралтын түвшин одоо бусад өвчнүүдтэй харьцуулахад ямар хэмжээнд байна? Халдвар тус өвчний нөхцөл. За дэлхийд даяараа ерөн бол энэ халдвар тус өвчний дарамт бол улам ихсэж байгаа тийм ээ. Хүн ам дэлхийд даяараа 8 тэрбум даваад гарчихлаа. Хүн амын өсөлт ихсэж байна. Насжилт уртасч байна. Насжилт уртасч байгаатай холбоотой халдвар тус өвчнүүдийн дарамт улам ихсэж байгаа. Тухайлх юм бол ерөөсө хорт хавдрын одоо гол шалтгаан юу гэж? Урт наслалт. Тийм учраас урт наслах тусам хорт хавдар өвдөх магадлалтай. Харин магадaltaй юм чинь эрт онцлох юм бол тийм ээ амархан өртөг баг зардлаар бүрэн эмчлэх боломжтой л гэдэг. Одоо дэлхийд даяараа бол жишээлбэл одоо зүрхний шигдээсээр хүн нас барахгүй болчихсон сайн туршлагууд байж байна. Тэгтэл бид одоо өнөөдөр сэргийлж болох, аварч болох нас баралтуудаа бууруулах том бодлогоо хэрэгжүүлэхээр үйл ажиллагаа явуулж байна. Энийг бууруулах хурдан хийх хэрэгтэй байгаа тийм ээ. Анхны нэгжүүдээр хяналтыг хийхээр тогтолцоо бүрдэж чадсан шинжилгээ авах гэдэг ч юм уу. Ер нь Монгол улсын нэг сайн жишээ бол бид энэ анхан шатны тусламж үйлчилгээ шүү. Энэ бол их сайн бүрдсэн тогтолцоо. Заримдаа бид сайн зүйлээ бас мэддэггүй. Жишээлбэл гадаадын одоо мэржлүүд ирээд явахдаа өөх та нар чинь энэ нэг иргэнээс санхүүжүүлдэг энэ даатгалын тогтолцоо чинь анхан шатн дээр ямар мундаг юм бэ? Иргэн бүрт хүрдэг тогтолцоо бодлого өөрөө хэрэгжүүлж байгаа сайн жишээ байна шүү дээ. Гэхдээ бид энийг сайн нэмэгдүүлэх хэрэгтэй. Тийм ээ төсвийг нэмэгдүүлэх ёстой. Энэ төсвийг нэмэгдүүлээд түрүүн би хэллээ эрүүл мэндийн зөвлөх байна. Ингэснээр анхан шатн дээр заав шинжилгээ ихтэй гол биш. Тийм ээ зөв хуваарлах, зөв шилжүүлэх, эрсдлийг тооцдог байх, эмчлүүлээд онцлуулаад ирсэн хүмүүсээ хяналтандаа гүйцэд авдаг байх. Энэ л их чухал. Одоо яг өрхийн эрүүл мэндийн төв дээр ажиллаж байгаа 4000 гаруй хүн иргэдийн хэдэн өвнийг одоо үйлчлэг үзүүлж байгаа. За тэгэхээр бид бол өрх гэхлээр дандаа суурин газруудад тийм ээ ялангуяа нийслэл хот суурин газруудад өрхийн тогтолцоо ажиллаж байна. За уудам дэлгэр нутагтаа бол харин сумын эрүүл мэндийн төвүүд нь иргэдтэй малчдаа хурж ажиллаж байгаа тийм ээ. За энэ бол одоо нийтдээ 6000 гаруй ажилчид ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бид бас энэ 6000 гаруй хүмүүсээрээ дамжуулж энэ их том тусламж 3.5 сая иргэд хүрж байгаа шүү дээ. Тэгэхээр бас хүний нөөцийн хувьд гэсэндээ бид тэлэх хэрэгтэй гэсэн энэ тооцоол гаргаж байгаа. За мэдээлэлсэндээ. За баярлалаа. За өдөртөө бид одоо нөхцөл байдлын мэдээллийг эрүүл мэндийн сайд Чимбүрэнгээс тодруулан хүргэлээ. Тэгэхээр одоо анхан шатны тусламж үйлчилгээгээ дамжуулан халдвар тус өвчнийг эрт илрүүлэх, түнчлэн одоо нас баралтыг бууруулах одоо том хүчин зүйлийг бий болгохоор зорж байгаа юм байна.